Өнөөгийн монголчуудын хүнс хоолны төрөл зүйл дэлхийн жишгт хүрсэн боловч тохируулан хэрэглэх дадал зуршил, амин дэм, эрдэс бодисын хэрэглээ, ач холбогдлын талаарх мэдлэг нь харин тийм ч хангалттай биш байна гэж эмч нар судлаачид нэгэн дуугаар баталж байна. Монгол хүний өмнө шинийг үү, эсвэл хадгалсныг үү, импортоор орж ирснийг үү, эсвэл эх орныхон хөрсөнд ургуулсныг үү гэх мэт сонголтууд тулгарлаа. Манай дээр 2018 оны 12 сараас 3 сарын 1-ний хүртэлх 3 сарын хугацаанд манай Монгол ургасан шүүслэг лувангийн төсөл хэрэгжээд яг манай ангийн 50 хүүхдээр төсөл хэрэгжсэн. Яг 3 сарын турш өдөр болгон хүүхдүүдтэй өдөрт 100 г, нэг хүүхдэд 100 г лувангийн шүүс өгсөн. Лувангийн шүүсийг бас дангаар нь өгөөгөө. Лувангийн шүүсээ гаргаад үлдэгдэл түүхийн эдээр нь хүүхдүүдийн хоолнд нь, боовонд нь, мантуунд нь бүх юмд баяжмал хийж луунтай бүгдийг яг 3 сарын хугацаанд тасралтгүй өгсөн. Миний хувьд яг эд хүйтний улиралтыг яг таарж исэн болохоор яг тэр үед ханиад том уу ихтэй хүүхдийн ер нь дархлаа айгуу сул байдаг. Энэ яг Монгол тэр луунгийн шүүсийг хэрэглэснээр дархлаа дэмжигдэж тэр өвчлөл буурсан. Ингээ арсны харшилтай. Арс ингээ арзаагаад ингээд бүр ингээ бэрсрүүддэг юм. Тэр хүүхд маань хүртэл 3 сарын дараа яхаа тэр юу н бүр ээлт өөр болсон шүү дээ. Аав ээж нь хүртэл багшаа энэ манай хүүхдийн лувангийн шүүс усаар бүр энэ харшил нь хүртэл мэдгэцгүй зөөр болчлаа, гоё болчлаа. Луун бол өөрөө их одоо биохимийн найрлагаар нэлээд их одоо ер нь бол амин дэмлэг ургамал гэж үздэг. Ер нь бол ногоонууд дотроос шар луунг бол одоо амин дэмийн цуглуулах гэж хэлж байгаа. Поливитамин гэж хэлдэг байхгүй амин дэмийн цуглах. За яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэвэл энэ маань өөрөө дотроо каротин буюу А амин дэмийг агуулдаг. Үүнээс гадна одоо B1, B3, B6, PP тийм ээ К, Е гэсэн ийм амин дэмүүдийг нь өөрөө бол агуулдаг. Энэ эслэг гэдэг юм луванд маш ихээр агуулгадж байдаг. За бидний одоо эсвэл нэг тэрбум орчим байна гэж бодоход бол тэр тэрбум эсвэлийг 12 дахин илүү үржүүлсэн бидний энэ гэд дотор эрэхтэнд бактери байдаг гэдэг хүмүүс сайн мэддэг. Энэ бактерийг хооллох хэрэгтэй. Энийний ганц хоол тэжээл нь эслэг гэдэг. Тиймд яг үзэр бид нар энэхүү одоо А витаминаа нөхөөд дээрэс нь эслэгээ нэг дор авах хамгийн одоо цогц зүйл нь юу гэхээр зэрэг зүгээр л энгийн луван. За хүүхдүүдээ энэ юу вэ? Луун. За та нар луун идэх дуртай юу? Дуртай. Багш нь ч гэсэн луунд маш их дуртай. За хүүхдүүдээ луун бидний биед ямар хэрэгтэй юм бол, ямар ач тустай юм бол та нар мэдэх үү? За, энгүүний юу гэж бодож байна? Луун А витаминаар баялаг тэгээ бас нүдний хараанцсан. А витамин тэр нүдний хараанцсан маш сайн. Шүдэн гоё болдог. Өөр? За, Өндөр болдог. луу итгэхээр өндөр болдог. За, тэгвэл луунд маш олон төрлийн витамин агуулгаддаг. Тэдгээр витамин нь бидний биед шингэхээрээ бидрийг өндөр болгодог, бас бидний өсийг өнгөлөг болгодог. Тэгээд бидний шүдийг маш сайн хамгаалж өгдөг. Тэгэхээр луу маань бидний биед хэрэгтэй юм байна уу? Хэрэгтэй. Маш их хэрэгтэй юм байна, тийм ээ? Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хамтдаа энэ гоё луунгаа өнгийн цаас ашиглаад бүгдээрээ хамтдаа бүтээцгээе гэх үү? За. Эрүүл сайхан хоолунд хэрэглэх нь Монгол хүн бидний эх орон, эцэг эх, өр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг үлээ. Монгол хүн та эрүүл байж л эхийг хийж бүтээж амьдралаа эрчтэй, хүчтэй, сонирхолтой тулна шүү дээ. Тэгвэл намайг дагаад тариалангийн талбай руу явцгаая. Тэнд ямар ажил хөдөлмөр өрнөдөг юм болоо. Одоо энэ манай энэ луунгийн болцсон бол одоо ингээд гүйцсэн. Тэгээ одоо манай хураах цаг нь болж байгаа.
Тэгээ одоо энэ манай луунгийн сорт нь бол Naval F1 гэж сорт байгаа. Тэгэхээр энэ луунгийн өөрийнх нь шүүс болох байдал нь 50% шүүс гаргадаг ийм луун байна. Одоо энэ луун өөрөө бусад луун бодвол ийм урт том. Одоо хүнсний зориултын луун маань өөрөө ийм гурвалжин хэлбэртэй гэдэг. Энэ өөрөө нарийнх нь тэгээ урт хэмжээтэйгээр ингэж ургадаг ийм луун. Өөрийнх нь онцлог нь бол ийм луун байна. За энэ луун тариалуулж байгаа газар бол өөрөө энэ Монголын хамгийн их газар тариалангийн газар оршдог. Тэгэхээр энэ бол одоо Сэлэн аймгийн Цагаан нур суманд одоо луунга тариалуулж байна. Энэ нь болохоор хамгийн үржил шимтэй газар учраас ихэнх Монголын газар тариалангийн газрууд энд байгаа. Тийм болохоор манай луун тариалуулах газрын талбай ч гэсэн энд сонгогдсон байна. Монгол луун төслийн хүрээнд бол одоо Монголын хөрсөнд ургасан одоо луунг тариалуулна. Одоо энэ луун өөрөө бол тухайн бүтээгдэхүүнд зориулагдсан шүүслэг илүү одоо энэ хүнсний ногоонд зориулагдж байгаа луунгаас бол өөр. Тэгээ шүүслэг учраас энэ энэ өөрөө эцсийн бүтээгдэхүүн болох боломжтой. Тийм болохоор тухайн бүтээгдэхүүн маань одоо гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнүүдийг орлох, хүүхдийн бүтээгдэхүүн болон одоо бусад бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх боломжтой гэсэн. Ой минийхөө. За юу вэ? Ой энэ ямар гоё луун зураа вэ? Хөөх ямар хөөрхөн луун бэ? Нэг анги дээрээ зурсан. Нүд ам хамаартай юм биш үү тий? Багшин луунгийн тухай өөр юу заасан минийх ээжтэй яриадаг. Өөрөө витаминаар баялаг, нүдний аранцай, үс гоё байлгадаг. Тийм үү. Өөр бас юу гэсэн багшин? Өөрөө Ааха. өндөр ойлгодог. Тэгэл за тэгвэл миний хоолныхоо хүнсний ногоонуудыг сайн идж байгаарай заа ёо. За. За. Манай Vitafit компани Монгол луун төслийг 2018 оноос бол хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Бид нэр энэхүү төслийн хүрээнд Сэлэнг аймагт шүүсний зориулттай Naval F1 сортын луунг тариалуулж өөрийн үйлдвэр дээр боловсруулалт хийж шин төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж ажиллаж байна. Хамгийн анхны бүтээгдэхүүн маань одоо та бүхний хамгийн сайн мэдэх гоё брендийн шүүсэн дээр бид нэр энэхүү луунгаараа баяжуулаад шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд бол гаргаад байгаа. Түүнээс гадна бол 6 сараас 3 нас хүртэлх хүүхдийн нэмэлт хичээл болгох луунгийн нухшийг одоо төрөл бүрийн жимсхний нухшуудтай хольж үйлдвэрлэсэн умартай брендийг бяцхан хэрэглэгчтэй бол бас ингээд хүргээд байна. За энэхүү бүтээгдэхүүний онцлог нь бол жимс ногооны холимог, сахаргүй,
мөн төрөл бүрийн амин нэмээр баялаг импортыг орлох одоо бүтээгдэхүүн байгаа. Мөн Vitavet компани нь бол энэ онд багтаан шилэн савлгаатай одоо энэ шилэн савлгаатай шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр бол шамдан ажиллаж байна. За эх онд бид нар бол шин савлгаатай, луунтай шинэ бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэгчтэй хүрэхээр бол төлөвлөн ажиллаж байна. Луун маань басчгүй хол зам туулж манай гэрийн ширээн дээр ирдэг байх нэ. Гэхдээ зөв хүнсийг сонгон хэрэглэх дадал суулгах явдалд ялангуяа хүүхдэд арай илүү анхаарал шаардна. Нүд булаам дөр төрхтэй болгож илүү амттайхан жор бүтээснээр тэднийг өөрт нь хэрэгтэй амин дэмүүдийг эдмээр болтол нь уруу татна. Эдүүд одоо битээ юу авах вэ? Энэ миний туртай лонгийн машин. Оо тийм бэ. Жүүс ч бас байд юм бэ? Миний үчи алинд нэлээд дуртай те? Би бүгдэндээ дуртай. Тэгвэл бүгднгээс нь авах уу? Тэхүү. Тэгье. Монгол уран бүтээлчдийн хийсэн агуулгыг нийлүүлээд энэ луун төсөл өөрөө Монгол луун төсөл юм цогц бүтээгдэхүүн хийж байгаараа одоо илүү онцлогтой, илүү үнцэнтэй, илүү тэр даваа талтай гэж харж байгаа. За мэдээж одоо шин сортын луванг Монголынхаа хөрсөнд нутагшуулж ургуулад үйлдвэрүүд дээр эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчд хүрэх энэ бүх процесс нь бол нэлээд хүнд болоод төвөгтэй ажил. Гэвч үүнийг бол манай компани нийгмийн хариуцлага гэж бид нар бол ойлгож ажиллаж байгаа. Та бүхэн маань хүүхдтэй, өөрийнхөө гэр бүл хайртай дотны хүмүүстэй ер нь Монгол хөрсөнд ургасан Монгол луунаа бас идэж сайн хэвшээрээ. Эх орныхоо хөрсөнд ургасан гарал үүсэр нь үүсэл тодорхой. Хэрэглэх заавал бүх юм Монгол бидний эхлэлээр бичигдсэн ийм сайхан бүтээгдэхүүнийг авч хэрглэж ивэл бидний өөр хөөгд ирээдүйн хойч үеийн маань эрүүл өсөж байчих юм болов уу гэж би бодож байна. Импортоос орж ирж байгаа энэ ногоо яаж бид нар ямар замаар орж ирсэн тийм ээ, ямар одоо юу хэрэглэсний, ямар юм хэрэглэсний бид нар мэдэхгүй учраас эх орны энэ сайхан үржил шим тийм ээ тослог болсон үржил шимтэй хөрсөндөө ургуулсан баталгаатай энэ луунгаал хөрсөндөө хэрэглээрэ гэж хэлье. Бидний хувьд бол хамгийн эрүүл, хамгийн сайн, хамгийн идэх ёстой зүйл юу вэ гэхээр Монгол газар шороонд ургуулсан, Монголд нь яг үйлдвэрлэсэн агуулга сэтгэл зүйн хувьд нь Монгол одоо контентын шингэсэн ийм хүнсийг идэхэд Монгол хүн бол хамгийн эрүүл, хамгийн одоо чанартай, хамгийн сайн бүтээгдэхүүнийг хэрэглэв. Эг сайхан орны маань эгэл бор хөрсөнд ажилсаг тариаланчдын гараар төлжин ургасан авьяаслаг технологийн гайхамшигт шийдлээр амт амин дэмийг шингэн бий болсон Монгол луун брендийг танд танилцууллаа. Монгол улсаар овоглогдсон бас нэг гоёхон бүтээгдэхүүн ийхүү мэндэлсэн юм. Монгол луун брэнд нь үндэсний эрүүл мэнд, ялангуяа хүүхдийн зөв өсөлт хөгжилтийг дэмжих чухал хэрнээ хамгийн амттай бүтээл болсон билээ.